Төрийн шагналт ардын жүжигчин 100-ны манлаа бүжигдэглээч Сэвждийн нэрэмжит бүжигдэглээч Госдол цөөхөл бүжигчдийн улсын 4-р уралдааны шилдэгүүд 10-р сарын 1-ний өдөр Дарханхотно уран бүтээлээ өргөн барьлаа. Тус уралдааныг Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар, Монголын урлагийн ажилтны холбоо, үндэсний дөөр бүжгийн эрдмийн чуулга хамтран Дарханхотын 55 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан юм а. Ер нь бол Дарханхотын засаг даргын тамгын газар иргэдийн хурал бол Монголын урлагийн ажилтны холбоо хоёрын хооронд их урлаг гэсэн том хөтөлбөр хэрэгжин явагддаг. Ингээд их он ажлын хүрээнд бол их урлаг 2 гэсэн хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд бол 2 том ажил орсон. Нэг нь болохоор мэргэжлийн урлагийн байгууллагууд Дарханхотын залуучууд чатар Дарханхотын одоо иргэдэд өөрийнхөө тайснаа тавигдсан сүүлийн үед тавигдсан шилдэг бүтээлүүдээ үзүүл толилуулах. Нөгөө нэг хөтөлбөр нь болохтой зэрэг Сэвждийн нэрэмжит бүжигдэглээс цөөхөл бүжигчдийн улсын 4-р уралдааныг хамтран зохион байгуулж явуулах гэсэн ийм 2 том ажил байна. 3 том ажил нь болохтой зэрэг уран бүтээлийн сайхан ажил байгаа. Энэ одоо эх оноос хэрэгжих байхаа гэж төмөртэй дуйл гэсэн сайхан одоо бүтээлийг Дарханхотын залуучууд театрын тайснаа явуулах. Одоо 50 шин сайхан бүтээлийг гэсэн ийм олон сайхан ажлууд байна л да. За энэ улсын уралдааны болж байгаа арга хэмжээний онцлог нь юу юм гэхээр энэ жил одоо манай Дархуул аймгийн түүх 55 жилийн ойн хүрээ дээрээс нь одоо Сэвждийн үндэсний 100 жилийн одоо давхсаж байгаа утгаараа болоод энэ улсын уралдаан бол онцлог болж байгаа. Энэхүү улсын уралдаанд бол одоо нийтдээ 18 аймгийн 270 гаруй уран бүтээлчид 210 төрлийн одоо бүжгээр бол өрсөлдсөн. Тэгээд Дарханхотынхаа иргэдэд өнөөдөр бол одоо түүх 55 жилийнхэн ойн хүрээнд бол одоо үн төлбөрөөр одоо нийтдээ тэр 270 гаруй уран бүтээлчтэй шалгарсан Гран При шалгарсан уран бүтээлчд бол ирж уран бүтээлээ Дарханхотынхаа иргэдэд 55 жилийн ойгоор бол бэлэг барьж байгаамаа. Үндснийхээ бахархал болсон бүжгийн урлаа сэргийн хөгжүүлэх мэргэжлийн бүжигчдийн урын санг баяжуулах Ахмад үеийнхээ авьяас чадварыг үргэлжлүүлэн мөнгөжүүлэх зорилготой 3 жил тутамд зохион байгуулагддаг тус уралдаанд мэргэжлийн бүжигчид болон бүжигдэглэгчид оролцож буйгаараа онцлогтой. Уралдаанд цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, соёл урлагийн их сургууль, сүлд чуулга болон хөвсгөл завхан, дундгой, дорнод, увс, хинти, Дархуул аймгийн 270 гаруй уран бүтээлч Госдол 2 3 цөөхөл бүжигдэглээч гэсэн төрөлд авьяас чадвараас сэрсэн байна. Уралдааны Гран При шагналын эзнэр Хинти аймгийн хан Хинти чуулгын бүжигчид шалгарсан байна. Гран При шагналын эзнийг боловсрол соёлын шинжлэх ухаан спортын яамнаас 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ. Бид бол Дундгой аймгийн Төв алхын дуулчдын театрын уран бүтээлчд байна. Бүжигчид энэ Сэвждийн нэрэмжит 4-р уралдаанд 2 төрлөөр оролцож 6 бүжигтэй ирлээ. Цөөхөл төрөлдөө манай бүжигчд маань 3-р байрын шагнал авч бид маш өндөр сэтгэлтэй байна. Цэргийн дуужийн эрдмийн чуулгаас 3-аар тэргүүн байр, 3-ын 2-дугаар бас 2-дугаар байранд манай 3 бүжигчин, тэгээд гоцлын 2-3-дугаар байр. Тэгээд миний бие өөрөө бүжигдэглээчийн төрлийн 3-дугаар байрыг эзэлсэн. Маш их үр дүнтэй, чанар чансаатай маш мундаг уралдаан болж өнгөрлөө. Энэ уралдааныг ивент итгэсэн дарханчуудаа бас юуны өмнө их баяр хүргэе. Одоо дараагийн уралдаан бүр Монгол туурхтны хэмжээнд олон улсын Монгол туурхтны хэмжээнд явах болохоор дарханчуудаа бас баяр хүргэе. Бид бүхэн Хинти аймгийн хан Хинти чуулгаас хан Хинти чуулгын бүжигчид байгаа. Бид бүхэн 12 хүний бүрэлдэхүүнтэй энэ Сэвжид төгссөн 100 жилийн ойг тохиолдуулаад Гослол, цөөхөл, гурвал гэсэн төрлүүдээр оролцоод энэ цөөхөл төрлийн бүжиг маань Гран При аваад бид бүхэн туйлын их баяртай байна. За 2011 оны Сэвждийн тэмцээн энэ Дарханхотод болж исэн. Тэгэхэд би энд ирж бас манай хамт олон гэж Сэвждийн нэрэмж шагнал авч исэн. Тэгээ энэ жил бас Гран При авсандаа бид бүхэн туйлын их баяртай байгаа.
Уралдааны шүүгчээр Монголын урлагийн ажилтны холбооны тэргүүн, урлагийн авиац зүтгэлтэн Даваас өрн урлагийн авиац зүтгэлтэн төрийн сойрхолт найруулагч Бүжиг Дэглээч Сүхбаатар, Монгол улсын авиач жүжигчин Бүжиг Дэглээч Ган Чимэг, Өвөр Монголын өөртөө засах орны бүжгийн нийгэмлэгийн тэргүүн Жимсээ, Хөгжин бүжгийн коллежийн бүжгийн техникийн эрхлэгч оюун нар ажилласан байна. Дашрам дуртахад Сэвждийн нэрмжит улсын анх дугаар уралдаан 1996 онд болж 100 гаруй уран бүтээлчид өрсөлдөж байжээ.